байдаг. Би Вашингтон DC хотод нөхөр 2 хүүхдийн хамтаар ажиллаж амьдардаг. Дэлхийн банкны арай олон улсын санхүү инкорпорацтай голчлон дэд бүтцийн салбарын төсөл хөтөлбөрүүд дээр хувийн хвшлийн бизнесүүдтэй хамтарч ажилладаг. За одоогоор нийт 6-7 хоногийн турш бид нар гэрээсээ ажиллаа хийж байна. За энэ хугацаанд өдөр тутмын ажлын үндсэн чиглэл бол бас нэлээд өөрчлөлтүүд гарч бид нар коронавирусын холбоотой эдийн засгийн хувьд үүсэх тэр хямралуудад учирч үүсч болзошгүй эдийн засгийн хямралд ямар арга хэмжээ авах зохистой талаар нэлээд судалгаа хийж төсөл хөтөлбөрүүд боловсруулж байна. Эхний ээлжинд хувийн хвшлийн салбарын бизнесүүдэд болоод санхүүгийн байгууллагуудад зориулсан 8 тэрбум долларын fast track financing package буюу ер нь өмнө нь ийм урт хугацаанд батлагдж байгаагүй ийм хөтөлбөрийг баталсан байгаа. Энэ нь эхний ээлжинд phase 1 бол одоогоор IFC-ийн client байгууллагуудыг илүү энэ коронавирусын хүнд хэцүү үед эдийн засгийн хувьд хэрхэн дэмжих вэ? Ямар санхүүжилтаар жишээ нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилт юм уу, худалдааны санхүүжилт юм уу, маш олон төрлийн санхүүжилтийн дээр арга хэрэгслүүдээр дэмжиж ажиллаж байна. Дараагийн ээлжинд ямар чиглэл үүсэн бэ гэхээр илүү яг тухайн улсын хэмжээнд эсвэл салбарын хэмжээнд ямар төрлийн зохистой арга хэмжээг авал санхүүжилтийг зах зээл дээр гаргахад илүү ажлын байрыг хадгалах, хувийн салбарт байгаа бизнесүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, тогтмол байдлыг хангах вэ гэдэг чиглэлээр бид нар судалгаа хийж байгаа. За энэ ажил маань нэлээд сонирхолтой, бас нэлээд хурд шаардсан багаараа ажиллаж нэлээд хурдан хугацаанд акшн үзүүлэх, аппруул авах юм бас нэлээд сонирхолтой ажлууд өрнөж байна. За бусдаар ерөнхийдөө бидний өдөр тутмын амьдралд бол мэдээж 2 хүүхэдтэй учраас гэр бүлийнхэн хүүхдүүдийн бүхэл зүйлсийг ажлын хажуугаар зохицуулахад бол бас нэлээд эхний хэдэн 7 хоног нэлээд хүндрэлтэй байсан. Гэхдээ одоогоор ер нь бол энэ нөхцөл байдалтай дасан зохицоод ер нь болж ийн гэж үзэж байна.